Сайн байцгаана уу хүмүүсээ. Биш өнөөдөр бол 8 дугаар сарын ямар сарын 8 дугаар сарын хэдний өдөр яг 9 билүү 10 баха. За тэгээд биш тэсээ гоё хүсэж суулаж яатсан. Тэгээд яг хамгийн сүүлд уншсан номныхаа штэ book review хийх чинь энэ бол Steve Jobs-ийн энэ тухай штэ яг юу ном байгаа энэ Walter Isaacson гэсэн. Тэгээд яг миний хамгийн сүүл энэний яг өмнө уншсан ном бол яг Diary of the CEO гэдэг тийм ном уншсан. Яг тэр ном яг уншиж дуусгахтаа дараа яг энэ номыг уншиж эхлэв. Тэгээд яг тэр ном одоо яг тэр CEO чинь штэ бизнесийн тухай ном штэ. Тэгээд яг тийм бизнес стратегиуд бол яалчгүй л штэ энэ Steve Jobs яалчгүй маш сайн ашиглаж байсан гэдэг энэ ном дээр харагдсан байлээ. Тэгэхээр яг хэрэг яг та нар штэ яг энэ номыг уншлаа гэвэл би штэ эхлээд Diary of the CEO уншчаа тэгээд дараа нь энэ номыг уншвал штэ хамаагүй л штэ шин тийм юу үнцэг харуулна гэж бодож байна. Тэгтээ тийм харах үнцэг харуулна гэж бодож байна. За энэ ном бол ерөөхдөө бол яг л та нарыг тагуулчихсан шиг яг л Steve Jobs-ийн тухай яг ном. Энэ штэ Steve Jobs-ийн бүр штэ жоохоо бахтай хүүхэд байхаас нь эхлээд яг энэ хэрхий яаж Apple-ыг бүтээсэн их сургуулийнхын амьдрал юу гэр бүл гэх мэт тиймэрхүү зүйлс ерөөдөө бол Steve Jobs амьдрал бүгднгийн гоё ингээд гоё товчлоо тайлбарлалцаа байгаа. Ерөөдөө ингээд товчлсон ч гэсэн нэлээ урт. Баг энэ ном нь уг нь бол нэг 28 хуудастай. Харагч 828 хуудастай. Гэтэ яг зөвхөн яг 700 хуудас нь л штэ яг тийм. Яг Steve Jobs-ийн тухай. Тэр 100 хуудас нь штэ яг үлдсэн тэр 100 хуудас нь бол ерөөхдөө бол зөв яг юм ханаас штэ энэ их сурвалжийн ханаас авсан. Тэгээд яг Steve Jobs-ийн нэг тийм зураг мөргээд нэг тийм фото альбом шиг штэ нэг байсан яг сүүл ихэд 100 хуудас. Тэгэд ерөөхдөө бол энэ 700 хуудсыг бол бараг нэг 2-7 хоногийн дотор уншсан. Тийм. За ямар ч лайсаа зөв шууд эхлэе ингээд яг бүр жоохон байхаас нь эхлэе. За Steve Jobs ерөөхдөө бол үрчлэгдсэн хүүхэд. Steve Jobs-ийн яг үрчилж авсан хүн бол Paul Jobs болон Clara Jobs гэх хоёр хүн байгаа. Тэгээд энэ Paul Jobs нь ерөөхдөө бол дэлхийн 2 дугаар дайнд оролцоод тэгээд буцаж хурж ирэхдээ ингээ найзуудтайгаа нэг мөрөө тавьсан. Би штэ одоо яг 1-2 сарын дотор үгүй 2-7 хоногийн дотор би штэ их нэртэй болох болно гэд. Тэгээд яах вэ? Тэр ингээл яг дайнд олцож хурж ирээл ингээл баг хүмүүстэй танилцаал тэгэл ингээ байж байгаа. Тэгээд штэ нэг Clara Jobsтай уулзтыг. Тэгээд яг тэр Clara Jobsтай штэ яг гоё ярилцаа, дуулзаа. Тэгээд тэр штэ шууд гівлэхэр шийдтээ. Тэгээд яах вэ? Тэр мөрөдөө яасан. Тэгээд яг найзууд нь штэ түүнд нэг мөнгө өгсөн, маш их хэмжээний мөнгө. Тэгээд тэр штэ тэр мөнгөөрөө яг ингээд Paul Salto гэсэн тийм газарт очоод тэгээд штэ ерөөхдөө бол тэнд амьдэрдэг. Тэнд штэ ерөөхдөө Steve Jobs штэ ерөөхдөө бол хүүхэд нас өнгөрөөсөн гэдэг. Харин Clara Jobs нь бол Clara Jobs бол ямар нэг тийм одоо нэг өвчнөд одоо тэгээ тийм өвчнөөсөө болоод нэг хүүхэд болж чадахгүй. Тийм болохоор штэ Clara Jobs штэ Paul Jobs штэ энийг тайлбарлаад тэгээ Paul Jobs штэ за тэгвэл хоёул хүүхэд үрчилж авъя гэдэг. Хүүхэд үрчилж авахар хайсан. Харин яг Steve Jobs яг жинхэнэ эцэг их байж байгаа гэж. Juan Schiebel уг нь өөр хүнтэй гэрлээ тэгээд яг Joan Simpson гэдэг нэртэй болцоо. Тэгтээ энэ үед Steve Jobs-ыг төрүүлэхдээ бол Joan Schiebel би бол нэрийг маш буруу хэлж байна гэсэн тийм нэртэй байгаа. Тэгээд энэ Joan Schiebel нь ерөөхдөө бол нилээ нэг тийм
хатуу эцэг ихтэй хүү. Ялангуяа аав нь штэ яг өөрийгөө маш хатуу ханддаг. Тэгээд заавал штэ энэ тэг ийм сайн сургуульд их сургуульд ор гэх мэт яг байг ингээд охноос шахдаг. Тэгээд тэр штэ их сургуульд ааж явахдаа нэг Джон Жандали гэдэг нэртэй нэг муслим хүнтэй яг дууралцдаг. Тэгээ Джон Жандали штэ ингээд яг Жоэныг штэ өөрхөө төрлөх нутг руугаа авчирч хурж ирээд нэг 2 сар тэнд байж агаад тэр штэ тэр 2 сар байж агаад тэгээ буцаж штэ ингээд яг энэ Америк Пол алдаад буцаж хурж ирэхэд ингээд Жоэныг жирэмсэн болцсон байдаг байхгүй. Тэгээ яг аав нь штэ маш хатуу байдаг тул тэр ингээд яг хүүхдээ ингээд зүгшүүд өөрөө ингээд юу тижэж чадахгүй. Тэгээ Жо Жадали энэ хоёр чинь дөнгөж их сургуульд байгаа. Тийм болохоор хүүхд тижэж чадахгүй яг эцэг ихтэй өгөх гэхлээр яг аав нь штэ маш хатуу хандах тул штэ ааваас айсаас олоод ерөөхдөө хүүхдээ өвчөж авахар шийддэг. Өрчлүүлэхээр шийддэг. Тэгээд өрчлүүлэхдээ яг тэр штэ нэг заавал штэ нэг шаардлага тавьсаад яг миний хүүхдийг өрчилж авах гэж байгаа 2 хүн заавал штэ нэг коллеж буюу их сургуульд орсон байх хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү шаардлагатай тавьдаг. Тэгээд яг хуу ингээд 1955 онд штэ ингээд яг Стив Джобс ингээд төрөхөд ингээд шууд төрснийхэн дараа штэ Пол Джобс болон Клара Джобс хоёр штэ ингээд үрчилж авд юм. Стив Джобс ерөөхдөө бол өөрийгөө маш жоохноос маш багаас ингээд яг өөрийгөө үрчилж авсан гэдгийг шууд мэдчихсэн. Учир нь штэ ингээд Клара Джобс болон Пол Джобс ерөөхдөө бол чи яг үрчлэгдэж авсан гэдгийг нэлийн эртгэлцэн. Тэгээд яг нэлийн шудраг үнж хүн байсан. Тэгээд яг хуу яг тэр ингээд Стив Джобс штэ анхандаа хүүхэд тахтай мэдээ нэлээ шоконд ороод яаж яасан. Тэгэл хүүхдүүд штэ ингээд үржилж авсан. Тэгээд бас нэг жоохон муухай гарцдаг байсан. Гэтэ тэр штэ ингээд яг ирээдүйд одоо ингээд том болоод насанд хүрсэн хүн болсон байх үед тэр штэ яг хизээч ингээд яг тэр өөрийгөө үрчилж авсан тэгээд Пол Джобс, Клара Джобс надад хайргүй байсан гэж тэгж хизээж боддгоо байсан. Харин яг үндэ Джон Шайбл болон Джон Жандали хоёр яг миний яг биологийн яг эцэг их ч гэсэн яг Пол Джобс бол яг Клара Джобс ялжгүй миний эцэг их гэдэг. Тэгээ тэр хоёрт ч ерөөхдөө эртнээс ингэж намайг өвчилж авсан гэж хэлсэнд нэг таалагдгаа гэж хэлсэн байдаг. Ерөөхдөө бол Стив Джобс штэ яг Apple яг олж нээсэн хүн. Тэгээд яг тийм болохоор штэ ерөөхдөө бол хичээлдээ маш сайн мундаг хүүхэд байсан. Хизээч штэ нэг тийм амар муу дүн мөн аваад байдаггүй. Ерөөхдөө бүх сургуулийнхаа жил болгонд ингээл нэг топ хамгийн дээрэн жагсаал ерөөхдөө бол зүгээр яг маш сайн сурагч байсан. Аав нь буюу Пол Джобс ерөөхдөө бол нэг тийм машинээр амар дуртай. Машин амар тавфэ. Тэгэд ч тэр чөлөө цагаас л шүү дээ ингээд Стив Джобсыг дагуулаад тэл шүү дээ машины шүү дээ хогийн цэг мэг дээр авчиж хүрээ гоё юмнуудыг аваад тэгээ машинаа шүү дээ ингээд яг янзлаа застдаг байсан. Тэгэд яг машины том фэн байсан тул ингээд яг Стив Джобсыг штаас нэг машины ингээд фэн болох гээд нэг тийм инженер шиг юм болох гэж яасан. Гэтэ Стив Джобс тийм юмуд ерөөхдөө бол сонирхол нийцээгүй. Харин оронд нь штэ яг энэ яг аавынхаа энэ машиныхаа тийм дуртай зан чанараас юу ойлгосон бэ гэхээр Стив Джобс өөрөө нэг дуртай юмыг ойлгосон. Тэр нь бол ерөөхдөө компьютер. Тэр ингээд машины тийм хэсэгт маш дурггүй гэж тэ зүйлчтэй сонирхтгүй байсан ч гэсэн компьютер, радио гэх мэт тийм зүйлсүүд маш их сонирхдаг байсан. Тэр штэ нэг удаад радио авчиж хурж ирээ. Тэр радиогоо эвдлээ. Тэгээ яг буцаж угсраа тэгээд яг тоглолдог байсан гэж байгаа. Тэгээд яг хуу ерөөхдөө Стив Джобс хүүхэд нас гэвэл ерөөхдөө бол иймэрхүү зүйлэн бусад яг хүүхэд нас нь гэвэл ерөөхдөө бол нэг яалчгүй 1950-аад онд өссөн яг нэг тийм stereotypical яг л тийм хүүхэд настай байсан. Ямар нэг тийм гал зүйл тохиолдоогүй зүгээр л штэ яг өөрийгөө үрчилж авсан гэдгийг мэдсэн. Тэр штэ тэр компьютер, радио гэх мэт тиймэрхүү сонирхдаг байсан. Тэгээ яг хичээлдээ маш сайн сурдаг л хүүхэд байсан. Ерөөхдөө л хүүхэд нас. Тэр ерөөхдөө бол одоо яг 17 настайгаас эхлээл ерөөхдөө бол ингээд нэг одоогийн Стив Джобс юм баг гараад ирсэн гэж ойлгочих жолно. Стив Джобс яг ингээд маш сайн сурагч байсан штэ.
Тэгээд бүр яг Stanford гэх тэр коллежд их сургууль гэж юу тэнцсэн байсан. Тэгээд яг эцэг их нь штэ ерөөхдөө бол хүүгээ штэ маш сайн нэг тийм их сургуульд оруулах гад амар ингээд яг Стив Джобсыг штэ Stanford-д оруулах гал шахаад байсан. Гэтэ харин Стив Джобс штэ яг уг нь бол ингээд Stanford ерөөхдөө бол Стив Джобс хиппи хүн байсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тийм дүрм чурм ерөөхдөө бол дагах дурггүй байсан. Гүд. Тэгж яг Stanford ч мэдээж маш сайн сургууль гэтээ маш их дүрмтэй тийм болохоор ч тийм Stanford биш оронд нь нэг тийм илүү сурагчтай эрх чөлөө өгдөг тийм Reed гэсэн нэг тийм коллежд орохыг хүссэн. Тэгж ч тэр ингээд яг эцэг хэн өвн л өөрийн заавал коллежд оруулна гэдэг өөртөө амласан байсан. Тэгж ч ямар ч лээсээ коллежд л оруулж байвал ерөөдөө бол болоо гэд ямар ч коллеж яасан хамаагүй гэд тийм амласан байсан. Тэгж яг Стив Джобс ч яг тэрийг мэдж байгаа. Тэгээд тэр штэ Станфордод орох оронд нь Reed коллежд орно гэд. Тэгж яг Reed коллеж нь штэ сурагчид маш их эрх чөлөө өгдөг тиймэрхүү сургууль. Гэтэ бас штэ яг тэр Стив Джобс амьдардаг газрынх нь тэр хаваарах бүх их сургуулиудаас хамгийн үнэтэй их сургууль. Тэгж яг Пол Джобс болон Клара Джобс бол ерөөхдөө бол ажилтай гайгүй сайн амьдарчаар нэг тийм дундаж зэрэглэн амьдралтай. Гэтэ тэгсэн ч гэсэн штэ яг энэ Reed College гэсэн энэ коллеж яг төлбөрийн төлөхөд хангалттай яг хүрхгүй. Тийм болохоор штэ айл болох Stanford-д оруулах гэж оролдоод байсан учраас яг тэрэнд нь тэнцээ бүр тэтгэлэг авцсан. Гэтэ яг Steve Jobs штэ ерөөхдөө бол ингээд заавал тэр Reed College-д орно гэд шахсаар ингээд яг ингээд сүрдүүлэг гэхүүтэй. Нэг ерөөхдөө бол энэ эцэг их сүрдүүлсэн биш тий заавал Reed-д орно. Би Reed-д орно эсвэл штэ ямар ч коллежд орохгүй гэд тэгж тэ эцэг их нь ямар ч сонголтгүй болохоор штэ Reed College-д оролт юм. Тэгж яг Reed College штэ төгсөө тэгж штэ ингээд зэрэгээ аваад тэг нэг хэсэг штэ бүр нэг тийм буддист лам болцсон нэг зен мен инэтгэг очоод бүр нэг тийм зен мен бясалгал өдр хийгээд байдагсан нэг коллежод төгснөхийн дараа ер коллеж дундаа яг ингээд штэ ингээд амар төлбөр нь штэ нэлээ их гэд маш их гэд хэлсэн штэ тэгж яг маш их болохоор эцэг ихэнд яг төлбөрийн төлөөд зөв төлбөрийн төлсөн өөрөөр харин яг Стив Джобс штэ яг зүр хамаг мөнгө штэ энэ яг сургуулийнхаа төлбөрт нь хийцэн байгаа болохоор тийм ч их штэ яг тийм маш ядуу амьдрал ясаа тэр коллежийнхаа амьдралыг дорж тэр штэ бүр ингээд тийм ундааны сав ингээд цоглуулаа заа ундааны савыг буцаагаад тэгж тэг мөнгө аваад тэр мөнгөөр одоо ингээд яг хоол авч иддэг байсан. Тэгж тэг ерөөдөө Стив Джобсын өрөө гэхэд нэг төл нэг матрас тэг нэг Альберт Айнстайны штэ нэг тийм постэр тэгэл болоо. Яг коллежийн яг өрөөнд тэгэл болоо. Өөр юу ч яахгүй Стив Джобс. Тэгж тэг ерөөдөө Стив Джобс коллежийнхаа турштай маш ядуу амьдэрдэг байсан. Гэтэ яг энэ ядуу амьдралаа штэ тэр ингээд яг үзий ядаж мадаагүй ингээд эцэг ихээ яг буруудгаагүй оронд нь зүгээр л штэ яг л хичээлээ сайн хийгээл тэгэл штэ хүснээ хийгээл яадаг байсан. Коллеж төгснөхийн дараа Wozniak гэдэг нэртэй залуудад таарлцдаг John Wozniak гэдэг. Тэгээ John Wozniak нь ерөөхдөө бол компьютерийн сод ухаатай. Гэхдээ тэр штэ ямар ч нэг тийм бизнесийн тийм ухаан байхгүй. Харин Jobs ерөөхдөө бол яг компьютер сонирхтой ч гэсэн яг юм Wozniak-тай харьцуулбал штэ Teams-ийн компьютер мэдгүй. Гэхдээ тэр штэ максим бизнесмен эс. Тэр штэ Wozniak-ийн сод ухаатныг нь хараад, авьяасыг нь хараад тэр зүгээр штэ энэ бүх авьяасаа зүгээр л ингээл хүнд ингээ үнгүй өгөхөд байхлаар Steve Jobs штэ ерөөхдөө Wozniak-ийг санал тавьсан. Хоёулаа хавьд нийлээд компьютер компани чиний энэ компьютер авьяас, миний бизнесийн авьяасыг хоёулаа нийлүүлээд дэлхийг өөрчлөх яг компани гэдэг. Тэгээд яг Wozniak зөвшөөрсөн. Тэгээд бас мэдээж баахан хүмүүс штэ цуглуулаад тэгээд штэ компани нийлүүлсэн л дээ. Тэгээд энэ компани нэр нь бол Apple. Ерөөхдөө бол Apple штэ яг ингэж үссэн гэж энэ ном дээр юм баг бицээ. Би бүр штэ маш товчлоод ярьчлаа гэж. Хитрхийг товчлоо ярьчлаа. Баг юу Apple яаж үссэн бэ гэдэг нэг 3 бүлэг баг
30 40 хуудас байт юм. Би тэгээд аль болох хамгийн сайн чадхаар ингээд товчлоод ярьлаа. Тэр жахаа та нар ч ингээд ерөөхдөө л Apple-ийг ингээд сонсч ягаад Apple гэж нэрлсэн болоо гэж нэгээс яг бодож исэн байх. Бодоогүй бол яг сонсоо одоо ч би ингээд та нараас асууад үзгүй та нар одоо жигдээсээ бодож эхэлчихсэн. Ягаад ингээд яг Apple-ийг Apple гэж буюу алим гэж нэрлсэн бэ гэхээр энэ Steve Jobs ерөөхдөө бол vegan байсан. Маш hardcore vegan байсан. Тэр ихтэй ерөөхдөө зөвхөн луун олон алим л идэг нэг тийм юу диеттай яасан тэр үедээ яг энэ Apple-ыг нээж явах үедээ тэгээд ч тэр диетаараа ингээд зүгээр шууд нэрлээд Apple гэж нэр өгсөн. Тэгээд яг тэр үедээ ингээд яг тэр бас хамт байсан энэ компани хамт нээж байгаа хүмүүсүүд нь нэрийг нь олох гэж бас бөө юм болоо тэгээд баахын тийм мэтгэлзээд хэрэлтэй байжсэн. Тэгээд яг Apple гэдгийг сонсоод зүгээр бүгд ч санал нийлээ. Тэгээд ерөөхдөө бол за энэ манай компани нэр гээд Apple гэх нэрийг өгсөн. Учир нь ч яг маш товчхон ойлгоход амар тэд ч яг онцгой байгаа байхгүй. Хин ч одоо компьютер компани зүгээр алим гэж нэрлэхгүй шүү дээ. Тийм болохоор яг юу онцгойрсон амархан тэгээд ойлгоход амархан тэгээд яг simple энгийн байсан болохоор ерөөхдөө бол бүгд яг Apple гэдэг нэрээр яг нэрлэхээр шийдсэн. Энэ Apple гэдэг нь за тэгээд Apple бол ерөөхдөө бол компьютер hardware, software яг хийдэг team компани. Тэгээд яг хамгийн анхныхаа хийжсэн компьютер ерөөхдөө бол D Apple тэгээд нэг ROM-ы нэг хэсэг тоо. Тэгээд яг D Apple гэдэг компьютер нь ерөөхдөө бол амжилт болсон. Яг team амир iPod шиг, iPhone шиг team амир аврах том амжилт болоогүй. Гэтэ ямар ч байсан компани яг амжилттайгаар эхлүүлэхээр яг хангалттай team яг амжилт болсон. Тэгээд яг Apple 1-ийн дараа Apple 2-ыг нээсэн. Юу гаргаж ирсэн. Тэгээд тэр Apple 2 нь яг Apple 1-ээс хамаагүй илүү яг амжилт олж илүү их штэ тийм яг юу орлого орлоосон. Тэгээд ч ерөөхдөө Steve Jobs одоо ингэж яг энэ Apple гэдэг компани нэлээд амжилттай болоод яаж байгаа. Тэгээд тэр штэ мэдээж ингэж бага хүмүүсүүдийг ингэж яг юу аваад ингэ ажилуулад тэгээд ч ингэж бүх ажилтнууд ингэ 3 багт хуваасан. Die Apple 2 гэдэг нэгдүгээр баг Apple 2 Lisa тэгээ Macintosh гэсэн энэ 3 багтыг хуваачж байгаа. Apple 2 нь ерөөхдөө бол Apple 2-ыг хэлээ. Харин Lisa гэдэг нэртэй бас Lisa гэдэг яг өөрхийн шинэ яг тийм project буюу project-ыг хийн. Тэгээ Macintosh нь ерөөхдөө бол зүгээр яг товчлоод хэлвэл зүгээр Mac-ийн багийг харин Steve Jobs-ийн өдөрт явж байгаа. Яг бас хаяад дэжтэй Lisa-гийн багийг штэ бас ингэ өдөртөж явж байгаа. Юу хаяада. Гэтэ яг ихэвчлэн Macintosh-ийн багийг өдөртөж явж байсан Steve Jobs. Тэгээд ерөөхдөө Apple 2 ерөөхдөө маш сайн амжилт болсон. Харин яг Lisa нэртэй гарч ирэхэд яг team яг Apple 1-2-тай харьцуулахад team сайн амжилт олоогүй. Гэтэ яг зарагдсан орлого олсны хувьд бол олсон. Гэтэ Apple 1-2-тай харьцуулахад ерөөхдөө бол нэлээ мууж орсон гэхүүдээ. Тиймэрхүү яг компьютер олсон. Харин одоо яг Lisa-гийн дараа гаргаж ирсэдээ Macintosh гэдэг энэ компьютер буюу Mac хамгийн дээд амжилт болсон. Тэр ингээд яг Steve Apple-ийг зүгээр яг нэг тийм сайт төвөрний одоо network-тэй байгаагийн зүр шүүд тэрбум болгосон. Энэ нэштэй Macintosh гэдэг энэ компьютер нь ерөөхдөө бол энэ компьютерийг тэр чигээр нь өөрчилсөн гэж ярьдیں۔ Яаж өөрчилсөн бэ гэхээр та зүрийг өөрсдөө интернетээс хараад олчихгоо гэж. Тэгэд энэ Macintosh буюу Mac нь маш сайн амжилт маш сайн байсан. Маш сайн байсан. Тэгээд яг Steve Jobs энэ Macintosh-ороо л ерөөхдөө бол энэ Apple-ийг илүү ингээ алдартай болж дэлгэрээд тэгэд Steve Jobs штэ баахан нэг тийм сэтгүүл доороо тэгээ яг Apple-ийн нүүр царай юм чинь штэ ингээ ерөөхдөө бол зөв шууд ингээ яг алдартай болцсон байгаа. Ингээ дэлхийн алдартай болцсон байгаа. Та нартай одоо Macintosh гэдэг нэр нь яаж болсон бэ гэхээр зөв яг
Котке яг Джон Котке бас Apple гэжтэй яг ингээд олж нээхэд анхнаасаа олж нээхэд яг тусалж яасан яг коллежид нь яг Стив Джобстай дуулсан нэг Котке гэдэг хүн зүгээр яг манай компани нэр Apple буюу алим тэг миний дуртай идэх дуртай алим бол Macintosh юу Apple гэдэг. Тийм болохоор зүр шүүд энэ нэг дараагийн яг юу компьютероо зүр шүүд дараагийн ингээ прожектоо зүр шүүд Macintosh гэж нэрлэлсэн. Тэгээ Steve Jobs штэ тэрэн штэ яг ерөөхдөө маш гоё нэр болсон байна гэд угаасаа яг ойлгоход амар. Тэгээ яг компанийнхаа яг нэртэй яг гоё зөгцсөн байгаа. Тэгээд яг яалч хүл штэ ингээд яг илүү онцгой бусад компьютерийн нэртэй бол нэлээ онцгой байгаа болохоор штэ Steve Jobs штэ зөвшөөрөө зүр шүүд Macintosh гэдэг нэртэй болгосон. Тэгээ яг Macintosh штэ ингээд яг гаргаж ирснээс хойш штэ юу Apple штэ өксөөл маш алдартай болсон юм. Тэгээд яг тэгээд штэ ерөөхдөө бол Apple нэлээ алдартай болж аваад тэг нэг муу юм тохиолдсон Apple ерөөхдөө бол тий. Энэ яг юу вэ гэхлээр одоо нэг өрсөлдөгч компани гараад хүрээд ирсэн. Тэгээ тэр өрсөлдөгч компани нь ерөөхдөө бол Macintosh гэжтэй яг илүү сайжруулсан хувилбар болоо. Тэгээд штэ Macintosh гэжтэй тэр орлого ингээ буураад тэг яаж байгаа байхгүй юу? Тийм болохоор штэ ингээ Steve Jobs штэ яг шинэ компьютернийх нь нэсэн. Тэгээ Macintosh 2 гэдэг. Тийм Macintosh 2-ыг яг юу тэгээд хийгээд задлаа тэгээ юу хийгээд тэгээд гаргасан. Нээлт нь болсон. Тэг яг уу Macintosh 2 нь штэ тийм ч сайн зарагдаагүй. Ерхэд бол тэр нь штэ баг Apple-ийг тэр чигээр сүрүүлэхээр их муу байсан. Гэтэ яг сүрээгүй. Мэдээж дараагийнх нь штэ компьютер буюу юу project нь штэ маш сайн болоод тэгж ерхэд бол яг Apple-ийг аварсан. Гэтэ яг Apple штэ тэр үеийг яг дампуурч байсан. Тэр агуурд нь бас дахиад бас нэг эвгүй юм болсон Apple-ийн. Тэр үед Apple юу Steve Jobs, Bill Gates туулзаад тэгээ Bill Gates чинь ингээд ерхэд бол энэ Microsoft-ийн олжнээс үхэн шүү дээ. Тэгээ тэр Microsoft дээр Microsoft Excel, Word гэх тиймэрхүү програмуудыг нээчээд тэгээд уг Steve Jobs, Bill Gates туулзаад чи штэ Excel болон Word-өө манай компьютер дээр зөвхөн манай компьютер дээр хийгээд өгөөч гэх тэгэж яг гэрээ байгуулад яасан. Гэтэ Bill Gates тэгж яг зөвшөөрсөн. Тэд ч тийм ингээд Steve Jobs штэ нэг за гой болчих юм байна да гэж яасан чинь Bill Gates штэ сүүлчийн минутад штэ яг ингээд өрсөлдөгч компанид нь ингээд яг тийм яг Google Excel, Word гэдүүлсэд оруулсан. Тэд штэ тэрийг юу мэдсэн Steve Jobs штэ бүр Bill Gates маш их уурлаад тэгэл ерөөхдөө бол энэ Microsoft болон Apple штэ ерөөхдөө л өрсөлдөөний нээс юу гарч ирсэн энэ хоёр. Тэгэд яг хуу ингээд Microsoft Word бол Excel бол ерөөхдөө бол бидний одоо хүртэл ашигладаг маш амжилттай програм байна. Тэгээ яг тэр програмыг штэ Macintosh-ыг өөрсдөө компьютерд оруулж чадаагүй гэдэгтээ ингээд яг Apple маш том ингээд яг маш хүн цохилтыг авсан. Тэгээд яг Steve Jobs тэр одоо зөв шууд Apple-ийн ингээд заавал өхүүлэхгүй тулд одоо бас штэ яг адилхан нэг тийм Word, Excel-тэй яг адилхан гэж нэг тийм ойролцоо програм нээсэн. Тэгээ тэр програмын штэ ингээд яг Apple-дээс Mac Paint гэдэг. Тэгээ тэр програм нь штэ яг Word бол Excel-тэй яг адилхан тийм амжилттай болоогүй ч ямар ч л байсан ингээд яг компьютеруудын шинэ компьютеруудыг заруулах хангалттай хэмжээний яг ингээд орлогуудыг олсон. Тэгэж яг энэ сүүлийн жилүүдэд ч Apple маш хүн цохилтуудыг авсан. Тэгэж тэ энэ тэгээд дуусаагүй энэ хүн цохилтууд. Дараа нь Steve Jobs Apple-аас халагдчихдаг. Тэ. Steve Jobs тэ ерөөхдөө бол нэг Sully гэдэг хүнтэй их сайн найз нөхөрлөлтэй байсан. Тэгээд тэр Sully нэштэй яг Steve Jobs дуртай ингээл яг
тийм Стив Джобсыг яг л ингээ ах шиг хардаг гэхүүдээ ерөөд бол баг маш өндрөөр үнэлдэг. Тэгээ яг Стив Джобс ч бас суулыг бас өндрөөр үнэлдэг. Яг учир нь яг суулын бол маш сайн компьютер програмч тэгээд бас тийм яг нэг voice action компьютерийн тухай бол маш сайн мэддэг тийм авьяастай хүн. Тийм болохоор штэ яг Стив Джобс тэр яг авьяасыг нь ашиглаад суулыг штэ Apple-д оруулаад тэгээд штэ ингээд ажиллуулдаг. Гэхдээ одоо ингээ хүн цохилтуудаас болоод Стив Джобс маш их стресстэй байгаа. Тэгээд яг энэ стрессээ штэ ерөөд бол маш буруу аргаар ингээ гаргадаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өдөрж байгаа багийнхаа гişүүтэй ингээд яг уураа амар их гаргадаг. Стив Джобс ерөөд бол perfectionist буюу штэ бүх зүйлийг яг төвс айлах гэж оролддог. Тэгээд тэр штэ нэг жижигхэн деталь болгонд ийг хараа жижигхэн алдаа гарвал зөв шууд бүгдийг дахиад эхлүүлдэг. Тийм болохоор штэ яг ингээд багийнхан гişүүд нь штэ Стив Джобс тэгж дуртай байдаггүй учраас штэ бүх тийм хүч хөдөлмөрийг ин хараа жижигхэн алдан шууд олонгуудад шууд дахиад хийгээд тэгээд цаашлуулдаг. Тэрнээс нь багийнхан гişүүд нь шуурлаад тэгээд яг Стив Джобс штэ энэ яг хүн цохилтуудаас нь маш их стресстэйгаа тэгээд яг тэр стрессээ штэ бас багийнхаа гişүүд штэ бүр илүү их гаргаад бүр илүү их уурлаад хашгичаад яагаад тэрнээс нь болоод ерөөхдөө бол энэ Apple-ийн одоо тэр яг өндөр захирлууд нь тэр нэг Apple-ийн одоо яг тийм HR management нь ерөөхдөө Стив Джобсыг ер нь CEO болохоо болъё гэд харин оронд нь штэ суулыг яг CEO болгоё гэд тэгэж яг нэг Стив Джобс штэ одоо яг CEO хэн болохын штэ яг яахын тулд зарлахын тулд штэ нэг Apple ингээд яг тийм үдэшлэг зохиосон. Тэгээ тэр үдэшлэг дээр штэ суулыг ингээд яг CEO болгоё гэд хэлсэн чинь штэ Стив Джобс уурлаад тэгээд штэ яагаад ингээд яаж байгаа би штэ энэ компаниг штэ үүсгэж байгуулсан бла 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 гэдэг яагаад тэгээд суулын штэ ерөөхдөө бол яг өндрөөр үнэлдэг ч гэсэн яг ингээд Стив Джобсыг сүүлийн үеийн ингээд яг тийм зан арга шиг нь хараад яг яалчгүйгээр CEO-гоор энэ тушаалыг ашиглая Стив Джобсыг зөвж шууд чи зүгээр штэ яг ингээд намайг CEO болгочихоор яаж чадаагаа яг тийм их дургуцаад байгаа мó гэ тэгээд штэ яг тэр хоёр нэлээ удаа хэрэлтэй тэгээд суулын штэ зөв шууд Стив Джобсыг халцдаг. Стив Джобс тэгээ халагдаад тэгээд ерөөхдөө юу хийхээ мэдгүй нэ байж байгаа. Тэгээд яг Apple-ийг тэгээд яг өрсөлдөгч штэ нэг компаниас нь тэр нь штэ Next гэсэн team компанигээд тэгээд тэр Next гэдэг олж нээсэн компани штэ Pixar-тай нийлээд тэгээд Pixar-ын тэгээд Next ингээ гаргасан компьютер програмыг Pixar ашиглан маш алдартай нэг хүүхдийн кино зохиосон байдаг. Тэр нь бол Toy Story буюу тоглоомуудын түүх гэсэн тийм хүүхдийн кино гаргасан. Тэгээд тэр нь штэ бүр маш хит болсон. Угаасаа штэ яг та нар ингэж яг ямар ч вебсайт дээр оруулаад харсан чи ингээд маш олон хүмүүс штэ ингээд Toy Story-г дэлхийн хамгийн яг шийдэг хүүхдийн кино гэж яг өндрөөр үнэлдэг. Тэгээд тийм яг хүүхдийн кино штэ яг энэ Стив Джобсыг нээсэн Next гэдэг компани ингээд хамт тусалсан гэд тэрнээс нь болоод маш амжилттай Next-ийн ингээ яг анхныхын прожект маш амжилттай болдог. Тэгээд яг энэ амжилтуудыг харсан яг ингээд Apple штэ буцаага Стив Джобсыг штэ ингээд яг авъя гэд буцаад манад хүрээд иргээд тэгээд Стив Джобс штэ яг ингээд буцааж яг Apple-ийн CEO тэгээд буцаж Apple-д хурж ирээд тэгээд Macintosh-ийн багийг ахлангаа яг CEO болон тэгээд яг Next яг ингээ бас ингээд үүсгэн байгуулагч болоод тэгээд ерөөхдөө бол Стив Джобсын хувьд ингээд ерөөхдөө бол маш хүн цохилтуудыг авсан ч гэсэн гэтэл ерөөхдөө бол урагшиж авсаар хагаад тэгээд яг энэ маш өндөр амжилтад хүрсэн. Тэгээд ерөөхдөө бол энэ тэгээд хаяад тэгээд Pixar-ийн дараагийн штэ хүүхэлдэг кино прожектууд нь штэ ингээд яг бас туслаа. Тэгээд компьютер эдүүсүүдийн нөгөөд ерөөхдөө Pixar-тай ерөөхдөө бол маш найрсаг харилцаатай байсан. Тэгээд штэ яг Apple одоо CEO болоо Next үүсгэн байгуулад ерөөхдөө бол Steve Jobs баг компьютер
компьютер тим компаниудын хувьд бол ерөөхдөө баг домог болсон хүн. Тэгэл штэ яг энэ Toy Story-гийн штэ яг нийлнээс хойш Стив Джобсын алдар нэр хүнд бүр яг тэнгэр рүү туулаа бүр сарлуу очоод яатсан. Тэгээд ерөөхдөө Стив Джобс ерөөхдөө нэлээд гоё юу удаан бэжсэн ингээд Apple амьдрал нь штэ нэлээ удаан хугацааны турш штэ ерөөхдөө гоё болсон. Тэгэж яг уу энэ амьдрал нь муудаагүй харин ч зэрэгээрээ бүр илүү сайжирсан. Яа сайжирсан бэ гэхээр яг Apple-ийн дараагийн штэ project болох iPod ерөөхдөө бүр тэр Macintosh, Lisa, Apple 1 2 гэмэдээ тэр бүх зарж байсан бүх компьютеруудын нийлүүлээд ч барахааргүй их хэмжээний орлого болсон ээ iPod нь. Тэгээ тэр iPod нь штэ бүр өөрөө ч штэ ашиглаа. Тэгээд яг энэ номон дээр бараг нэг бүтэн бүлэг Стив Джобсын дурт iPod дээрээ сонсдог гэсэн тийм хамтлагнуудынх нь тухай штэ бүхэл бүтэн бүлэг байгаа тань штэ өөртөө энэ номыг аваад уншиж болно. Тэгээд яг хуу тэр iPod нь штэ маш амжилттай болоод дэлхийн штэ сенсац болоо. Тэгээд дэлхийн даяар ингэж яг Apple гэдэг яг энэ компани штэ яг мэддэг болсон энэ iPod-наас нь болоод. Тэгээд яг энэ iPod-ны дараа энэ штэ амжилтыг үргэлжлүүлэхийн тулд Steve Jobs шинэ штэ project гаргаж ирсэн. Энэ штэ яг ерөөхдөө бол ийм project. Бид нар компьютер хий. Гэхдээ тэр компьютер маань штэ маш гоё жижигхэн байсан бол яах вэ гэдэг. Тэгэж яг юу ярьж байгаа вэ гэхээр ерөөхдөө бол лаптоп буюу MacBook. Тэгээ анхааштай яг MacBook-ыг нь штэ хийгээд тэгээд бас мэдээчтэй хийх гэжтэй буян болсон л та яг баха асуудлыг тулгараад. Гэхдээ MacBook-ыг хийгээд тэгээд нээлтийн юу нээсэн. Тэгээд яг тэр MacBook-наас мэдээчтэй маш амжилттай болоод яасан. Тэгээ MacBook-ныхаа дараа тэр штэ яг угаасаа Apple-ийг бидний мэддэг iPhone хийсэн. Тэгээ тэр iPhone штэ бас яг iPod-гаас дэлхийн сенсац болоод бүр амар том юу бүр тэнгэр рүү туулахаар штэ хэмжээний яг тийм их амжилт орлогоудаг болсон. Тэгээд яг iPhone-ыг хийснийхээ дараа яг iPad-ыг хийсэн. Ерөөхдөө л энэ iPhone бол iPad-ыг хийхдээ хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр ерөөхдөө бол яг хийхдээ биш. Оронд нь савн яг хийсэн штэ Steve Jobs штэ бүх perfectionist буюу бүх зүйлийг төгс ялах гэж оролцдог. Тэгээд яг тэр штэ ингээд савных нь дизайныг нь iPhone-ы дизайныг нь гаргах гэж маш олон штэ дизайн гаргаал зовоо юу санаа гаргаал зовоол тэгээд штэ бас маш их юм бодсон. Штэ ганц нэг iPhone-ы дизайн бол iPad-ы дизайныг гаргах гэж. Тэгээд штэ ашгүй нэг гэж тэр дизайныг гаргаа. Тэгээд ерөөхдөө бол бид нар ерөөхдөө бол тэр дизайныг нь хүн болгоод дэлхий бараг хүн болгон тань. Тэгээд тийм штэ яг тийм дизайныг гаргах гэж штэ бас ерөөхдөө iPhone бол iPad-ыг хийх хамгийн том асуудал болж байсан. Тэгээд яг iPhone бол iPad-ыг хийгээд тэгээд ерөөхдөө бол Steve Jobs ингэж бараг Apple штэ яг юм бараг тэтэрдээ гарсан гэж хэлж болно. Тэгэж яг мэдээж яг тэтэрдээ гарсан ч гэсэн штэ яг нэг тийм аврах том project дахин хийгээгүй яг iPad-ны дараа. Гэтэ тэгсэн ч гэсэн тэр яг Apple-чтэй ажилласан хэвээрэл гэдэгсэн. Гэхдээ одоо эндээс эхлээд ерөөхдөө бол нэг юу юм болд яг MacBook бол iPod-ыг хийснийхээ дараа iPhone болон iPad-ыг хийж хоогорууд нь Steve Jobs хор тавдар туссан юм. Нарийн гидсний хор тавдар. Pancreatic cancer гэсэн. Тэгээд тэр яг нарийн гидсний хор тавдартай байж тэр ингээ iPhone болоо iPad-ыг хийж байгаа шүү дээ. Тэгээд яг тэгж хийхин тулд ч мэдээж маш их хэмжээний ингээд яг хүч хөдөлмөр байгаа. Тэгээд яаж хор тавдартайгаа тул энэ iPhone бол iPad-ыг хийх гэж эрүүл мэндийн ерхэд бол үл хайхраад тэгж ингээд бүр илүү ингээд би муудсан. Тэгж яг iPad-ыг хийгээд байж хоо 2010-ад iPad-ийг ингээд яг нээгээд тэг Apple-чтэй ингээд яг Apple-аас төрхөн зүг зайлсхийгээд ингээд эрүүл мэндтэйгээ анхаарах гэж яагаад тэгж яг эрүүл мэнд нь гайгүй болоод эхлэнгүүд буцаад Apple-д ороод ажиллаж хийж эхэлжсэн чинь
2011 оны нэг хэдугаар сарын хэдэнд ерхэд бол хор тадар насаараа төгссөн байд өгчтэй. Ерхэд бол Стив Джобс юу Apple-ийг яаж олж нээсэн хүүхд нас нь ерхэд бол ийм байдаг. Гэхдээ биш Стив Джобсын яг харин амьдралын тухайс яг ярих гэж бас бодсон. Стив Джобсын анхны найз охин Крисен Бреннан гэдэг нэртэй нэг эмэгтэйдээс нэлээд удаа үерхжээсэн. Тэгээд яг Крисен Бреннантэй ингээд анх штэ тийм Macintosh-ыг хийж явах үед Macintosh багийг ахалж явах үед яг үерхээ тэгээд нэлээд гоё байж байсан. Тэгэд яг нөгөө удаа Крисен Бреннан ингээд жирэмсэн болоод Лиса Бреннан буюу Лиса Бреннан анхандаа Лиса Бреннанээс явуулсан яг Лиса гэдэг тэр охин нь штэ ээжийнхээ нэрийг аваад тэр үедээ Jobs штэ жирэмсэн гэдгийг мэдэнгүүд зөв шүү Крисен Бреннаныг ингээ өргөцсөн хайцсан. Тэгээд яг Крисен Бреннан штэ ингээ яг Jobs гэжтэй шүүхэд дуудаа тэгээ баахан яасаар агаад ингээ яг ингээ Jobs штэ ингээ тийм Лиса Бреннан байд тэр Jobs-ийн охин Лиса Бреннан байж гал Лиса Jobs болсон. Тэгээ та нартай ингээ Лиса яг би яг хэлсэн штэ ингээ компьютеруудын нэг нь бол нэг 3 багт хуваасан яг Apple 2 Lisa Macintosh гэдэг. Тэгээ ягаад ч тийм нэг тэр бусад 2 баг нь штэ нэг тийм алимтай холбоотой тим нэртэй байж ягаад ч тийм нэг багийн нэр нь штэ яг тийм Lisa байгаа юм байг бол Steve Jobs штэ өөрийнхөө охиныхоо нэрээр энэ штэ тийм нэг компьютер нээгээд тэгж штэ зарах гэж оролцсон байд. Тэгж яг Lisa Jobs тэ ерхэд бол тэр бол Apple-ийг үүсгэн байгуулагчийн хувьд бол нэлээд завгүй. Тэгээд яг Lisa Jobs-тэй тим шиг тотон харилцаатай анхандаа байгаагүй. Гэтэ ч та хаяада тэр Lisa тэгээд яг тэр яг охиныхоо нэрээр штэ тийм нэг компьютер штэ нэрлсэн байдэ. Тий. Ерхэд бол анх Лисатай ерхэд бол тимч сайн дотор харилцаатай байгаагүй Стив Джобс. Анхандаа штэ ерхэд бол яг Лиса гэжтэй энэ бол миний охин биш гэж ерхэд бол бүр яг амар гэд юу зүтгэхээ жаацсан. Тэгээд яг уу ингэж юу DNA наваад тэгээд яг DNA sample хийгээд жаасан ч гэсэн яг өөрийнх нь охин гэдгийг батлагцаасан ч гэсэн штэ Стив Джобс өөрийнхөө охин гэдэг хүлийн зөвшөөрөх байсан. Гэтэ яг сүүлийн үед одоо ингэж яг ажиллаад байх тусмаа штэ сүүлдээ ингэж яг өөрийнхөө охин гэдэг хүлийн зөвшөөрөө тэгээд аль болох штэ охинтойгоо яг илүү тутам байх гэж ингэж яг туслаад ингэж яг байдаг. Тэгээд яг хаяада штэ гэрд нь очиод тэгээд Лисачтай гоё компьютер өгөө тэгээд штэ яг хичээлтэн туслаад хаяада хэдүүг солилцоод тэгээд яг явдаг байсан. Нэг 7 хоногд нэг 2 3 удаа. Тэгээ нэг Apple нэг ажиллаж байхдаа штэ тийм Lisa болон Chris-ний хоёр яг амьдэрдээс тийм апартмент тийм байрыг яг өөрхөн штэ яг ажиллахаар болоо. Тэгээ тэр үедээ яг бүр ингээд өдрөө болгоо штэ уулзаад Lisa-тай ингээд ярилцаад аль болох нэг тийм цагийг ингээд өнгөрөх гэж оролдог байсан. Тэгж яг Lisa штэ ингээд яг аашиг ажиллах ингээд нэг тийм бизнесмен болоогүй харин оронд нь штэ зохиолч байсан. Гэтэ тэр зохиолч нь тэгээд яг тэр ингээд яг Steve Jobs болоо өөрийнх нь штэ харилцааны тухай штэ нэг зохиол хийсэн. Тэгээд тэр зохиол нь штэ нэлээ алдартай болсон. Тэгээд яг нэлээ сайн зохиолж болсон. Нэр би одоо хэлсэн штэ John Scheibel болон Joanne Scheibel болон John Jandal ингээд яг Steve Jobs-ийн яг яг биологи яг жинхэнэ эцэг их нь гэрлээд тэгээд нэг охинтой болсон. Тэр охин нь штэ Mona. Тэгээд яг Joanne болон John штэ гэд нэг ерөөхдөө гэрлэлтэнд болохгүй болохоор салаад Joanne штэ нэг өөр хүнтэй гэрлээд тэгээд Joanne Simpson гэдэг нэртэй болсон. Тэгээд яг тэр Joanne штэ охиноо авч авсан тул ингээд охин нь штэ Mona Simpson болоод яасан. Steve Jobs хавтаа ингэж яг өвчөж авсан их Clara Jobs нь ерөөхдөө бол бас нэг
Стив Джобсыг 30 та ахтай ингээд нэг маш хүнд өвдсөн байсан. Тэгээ тэр хүнд өвчнөөсөө болоод ингээд Стив Джобс ёо хавар битүүрсэн тэгээд штэ сая ярьж байгаа. Стив Джобс тэгээд яг хүнд өвдсөн. Тэгээд яг тэр Клара штэ Стив Джобстэй ингээд яг уулзаад тэгээд яг ингээд яг өөхөж яхад нь штэ яг танаа ээж чинь нэр гэдэг ээжийн нэрийг ингээд хилээж тэгээд штэ ингээд яг өөд болсон юм. Стив Джобс штэ ингээд яг ээжтэй нь өөрийнхөө яг биологи ээжтэй яг уулзмаар байсан. Уулзахыг тэгж хүсээгүй л дээ. Гэтэ ерхэд бол уулзах хэрэгтэй ах гэж бодоод тэгээд тэр штэ ингээд яг нэг мөрдөгч аваад тэгээд яг энэ хүнийг олоод өгөөч, энэ нэртэй хүнийг олоод өгөөч гэж тийм штэ мөрдлөг яасан. Тэгээд яг хөө тэр мөрдлөгөн баг жил 2 жил гарan болсон юм. Тэгээд яг хөө яг олж нээгээд тэгээд штэ Стив Джобс яг ингээд Joanne Simpson дээр очиод хаалгын тогшоод би Стив Джобс байна. Би таны хүү гэд тэгээд штэ зөв шууд тгий хэлжтэй. Тэгээд яг хөө Joanne штэ ингээд яг угаасаа Стив Джобс штэ миний хүү гэдэг маш сайн мэдчихсэн. Гэхдээ зөөр яг Стив Джобс намайг үзэж байгаа гэж бодсоо болохоор ерөөхдөө аль болох Стив Джобстой уулзахгүй байхыг хичээсэн байлээ. Тэгээд яг хөө Стив Джобс штэ өөрийнх нь хаалган дээр нь очиод тэгээд уулзаж агаад тэгээд яг Joanne штэ ерөөхдөө би чамайг үг нь өвчлөхийг хүсээгүй гээл тэгээд би ер нь чамд өрчлүүлсэн дуучлаарай гэд дуучлалгүйгаа тэгээд ерөөхдөө нилээ гоё нэг тийм нүлмэс туслуулахаар нэг тийм юу хэсэг болсон. Тэгээд дараа нь штэ яг ингээд Joanne ингээд яг хэлсэн байдیں۔ Чи охинд үтэй Mona гэдэг нэртэй охинд үтэй. Тэгээд тэр бол яг юу альтертэй зохиолч болсон. Тэгээд чи штэ тэр Monaтай яг очиод уулзаад тэгээд яг гоё уулзаарай гэж яасан. Тэгээд Mona хаанагаа гин штэ Joanne-аас юу биологи ээжээсээ аваад тэгээд яг Steve Jobs штэ очиод яасан. Тэгээд Mona штэ анхандаа яг Steve Jobs яг ингээд миний ах гэдгийг итгээгүй. Гэтэ яг тэр штэ яг Steve Joanne штэ ингээд энэ чиний ах гэдгийг хэлэнгүүд яг итгээд тэгээд ерхэд бол бүхэл амьдралынхаа турш энэ Joanne бол яг Steve Jobs-оор яг л ах дүү хоёр шиг л байсан. Ингээл Mona штэ ингээд яг түүнтэй хамт байж хаяада нэг гэрт нь очиж уулзаж хэдэн юм ярьж буухаалж гой цагийг яг гэр бүлтэйгээ хамт байгаа юм шиг штэ гой цагийг зөв өнгөрөөдөг гэсэн. Тэгээд яг уу Клара болон Пол Стив Джобсыг үрчилж авсныхаа дараа 2 жилийн дараа дахиад нэг хүүхэд үрчилж авсан. Гэтэ яг Стив Джобс штэ тэр яг охин дүүтэй үрчилж авагдсан яг охин дүүтэй тэмчтэй тутам байгаагүй. Харин яг Mona Simpsonтэй бол маш тутам байдаг гэсэн. Ерөнхийдөө Стив Джобсийн энэ нэг амар тийм хэцүү тийм complicated яг family гэр бүлийнхэн тухай ингээд дууссан байдаг. Нэр John Jandal буюу яг Стив Джобсийн биологийн аав нь энэ нэг тийм ресторан ажилладаг. Тэгэд яг John Jandal штэ Стив Джобс яг миний хүү гэдэг яг мэдгүй байгаа. Гэтэ тэр штэ яг тэр ресторан дээр очиод тэгээд ерөөхдөө Monaтай уулзаа тэгээд яг Mona штэ ингэж би штэ ахтайгаа уулзаа яг төрсөн ахтайгаа уулзаа ингээ тэгээд яг John Jandal штэ ингэж яг ахтайгаа уулзсан тэгээд яг таны хүү штэ маш сайн явж байгааг нь бас ресторанд нь очиж хэлсэн. Харин яг John Jandal штэ тэрийг сонсч бас нийлээ гой баярлаа гэсэн. Гэтэ яг хизэж штэ Steve Jobs штэ яг миний хүү гэдэг мдээгүй. Учир нь штэ Steve Jobs штэ өөрийнхөө тухай штэ энэ John Jandal-ийг хэлхийг хүсээгүй болохоор тий. Ерөөдөө Steve Jobs-ийн гэр бүл бол юм байна. Steve Jobs-ийн харин амьдрал бол яаж хийж байгаа энэ гэр бүлийнхэн амьдралаас нь ч хамаагүй л нэг тийм complicated буюу хэцүү ярвигтэй харин амьдралтай. Яг хэлсэн шүү дээ яг анхандаа яг Chris Brand-ийг анхныхаа найз охин нэгэд жирэмсэн болгоод тэгж яг Lisa Jobs гэдэг нэртэй яг охинтой болсон. Тэгснийхээ дараас штэ яг хоёр найз охинтой болоод тэгээ яг тэр хоёр найз охин штэ яг уг нь хоёуланд дээр гэрлэгсэн л тавьсан. Гэтэ хоёулаа штэ ингэж
гэрлэхгүй гэж хэлсэн. Ингээд татгалзсан. Харин нэг удаа Steve Jobs нэг их сургууль одоо нэг тийм баг манай сургуулийн inspiring talkтай адилхан ш нэг тийм ингээд яг тийм яриа өрнүүлэх гэж хахад Lawrence Powell гэдэг нэртэй эмэгтэйтэй уулзсан. Тэг яг анхныгаа харсаа бараг дурсаа итэй нэг тийм хариг кинонтай адилхан. Тэр яг ингээд Lawrence Powell-тай уулзаад тэгэд ч хоёлаа хамт ингээд юу нэг болцоонж гарах уу гэд. Тэгээд анх уулзаад яасан. Тэгээд тэр хоёр ч нилээ удаа ерөөхдөө бол үерхэд нэг яасан нэг хэдэн сар баг жил гаруй болсон. Тэгээд Steve Jobs ч ерөөхдөө бол тэр баг 30 мөчтэй тэгээ баг яг 40 дөхөх гэдсэн. Тийм болохоор айл болох штэ ингээ хурдын гэрлэхийг хүссэн. Тэгээ ингээ Lawrence Powell-тай ингээ яг гэрлэх санал тавьсан. Яг Lawrence Powell штэ Steve Jobs-аас хайртай тэгж ерөөхдөө зөвшөөрөх яасан ч гэсэн тэр штэ хариу өгөхгүйгээр цухтагааж яваад өгсөн. Харин тэгэж яг нэг найзхаа гэрд очтээ. Тэгэж яг энэ ингэж яаж гэрлэх санал тавьсан нь ерөөхдөө над нэлийн инээдтэй санагдсан. Учир нь яг Lawrence Powell-ийн ерөөхдөө эцэг гэх нь байхгүй. Тэгээ тийм болохоор штэ ерөөхдөө нэг тийм ингэж яг эцэг хий яг ингэ blessing буюу грэслэл авах боломжгүй. Тийм болохоор штэ тэр яасан бэ гэхээр яг тэр яг Lawrence Powell-ийн хамгийн сайн найзтай нь очоод тэгэд штэ би чиний найзтай гэрлэлж болох уу гэх тэ нэг ингэ хамгийн сайн найзаас ингээ грэслэл авдаг. Тэгэд штэ хамгийн сайн найз нь штэ ингээ Lawrence-тай яг Lawrence дээр очингууд ингээ Lawrence ч штэ энтэй гэрлэмээр байна уу гингүй Lawrence тийм гэж хэлэнгүү штэ зөв шууд найз нь за тэгвэл миний хариулт энэ дээр гэх. Тэгээд энийг анх ууштай би бол нэлийн инээдтэй санагчээсэн. Тэгэж яг хуу Steve Jobs болон Lawrence Powell хоёр ингээ гэрлээ. Тэгээ 3 хүүхэдтэй болдог. 3 хүүхдийн нэр нь бол Reed Jobs хамгийн том нь. Энэ тэгээд хэрэг та нар яг сайн санаж байвал штэ би яг ингээд коллежийнхаа нэр нь яг өөрх нь явж байгаа коллежийнхаа нэр Reed байсан. Тэгэхээр энэ коллежийнхаа нэр нь ингээд хамгийн анхныхаа хүүхдээ нэрлсэн. Тэгээд Aaron Jobs, Eve Jobs гэх 3 хүүхэдтэй. Болсон Lawrence Powell болон Steve Jobs хоёр. Харин тэгэд мэдээж бас Lisa Jobs тий. Тэг яг бүхэл амьдралаа туршдаа Steve Jobs ингээд 4 хүүхэдтэй байсан. Ерөөхдөө Steve Jobs-ийн ерөөхдөө харийн амьдрал, гэр бүлийн амьдрал ерөөхдөө ингээл дуусчтэй. Энэ ерөөхдөө яг хэлсэнчлээ 700 хуудастай. Steve Jobs энэ ном нь ч баг 700 хуудастай. Тэгэж яг би ч энэ 700 хуудасыг штэ айл болох нэг тийм 40 минутын бичлэгчтэй ингээд шууд хийж шууд багтаан чадахгүй. Тийм болохоор би штэ маш олон юмнуудыг ингээд яг шууд алгассан байгаа. Тэгээ хэрвээ та нарт Steve Jobs-ийн амьдралынхаа тухай яг жинхнээсээ яг мэдмээр байвал та нар өөрсдөө энэ номыг аваад уншаарай. Тэгээд энэ Walter Isaacson гэдэг энэ хүн штэ Steve Jobs-ийн тухай яг ягаад ч энэ номыг бичих болсон шалтгаан вэ гэхээр Steve Jobs одоо ингээ хор тадартай ингээ яг инлэг тавьж захта Walter Isaacson руу залгаад чи миний тухай ингээ ном бичээд өгөөч ингээ гуйсан. Тэгээ нэг тийм хүсэл тавьсан. Тэгээ Walter Isaacson за тэгвэл ерөөхдөө зөвшөөрсөн. Тэгээд Steve Jobs-аас яаж бичих юм гэхлээр Steve Jobs яаж бичих нь надад хамаахгүй. Өөрийнхөө л хүснээрээ л ич. Зүгээр л ганцхан хүсэлтэй. Миний амьдралыг бүгдийг нь оруулаарай. Зөвхөн муу хэсгүүдийг нь өрхүүлээ зөвхөн сайн хэсгүүдийг нь битгий оруул. Зөвхөн муу хэсэг байсан ч сайн хэсэг байсан ч бүгдийг заавал оруулаарай. Дэлхийн ертөнцид намайг ямар хүн байсныг ерөөхдөө мэдэх хэрэгтэй гэдэг. Тим хүсэл төр штэ ерөөхдөө бол энэ Walter Isaacson штэ ингээд өөрийнх нь тухай яг ном бичих ингээд яг зөвшөөрөл олгосон. Тэгэд энэ хоёр штэ яг уулзаад ярилцлага аваад ер нь маш их хэмжээний ярилцлага авсан. Тэгээд бас штэ энэ Walter Isaacson штэ бас тэр ингээд Steve Jobs яг хэлсэн хүмүүстэй бас уулзаа бас ярилцлага аваад энэ номыг юм бичсэн. Тэгээ маш гоё бичсэн байлээ. Steve Jobs одоо ингээд зарим хүмүүс штэ одоо Steve Jobs-ыг штэ нэг тийм маш сайн хүмүүс л маш муу хүн гэж бодоод ярддаг хөрхи юу ярих чалагш. Ерхэд бол зарим хүмүүс чинь Steve Jobs-ыг одоо ингэ Apple-ийг яг үүсгэн байгуулагчийн нэрээр ерхэд бол Steve Jobs-ыг
амьдралын бид нар ерөөхдөө бол зүр Стив Джобсыг амьдралын тухай маш сайн мэдгүй зүйл яг Apple-ийг үүсгэн байгуулагч байсан маш сайн бизнесмен байсан л гэдгийг мэднэ. Харин яг энэ номыг унсныхаа дараа би бол Стив Джобс бол зүгээр л нэг энгийн хүн байсан. Ямар нэг тийм аврах том авьяастай байгаагүй яг бизнесээ яг авьяастай байсан л та. Гэтэ нэг тийм зүгээр л яг энгийн хүн байсан. Тэр штэ яг муу зүйлч хийсэн, сайн зүйлч хийсэн. Тэр штэ ингээд маш хүн зохиолдод орсон. Гэтэ яг тэгээд тэгсэн ч гэсэн штэ яг тэр ингээд игээл урагшлаж авсан. Тэгэж яг урагшилж авсаар байгаа. Тэгэж яг тийм зөрүүд байдлаасаа болоод тэгэж штэ дэлхийн штэ хамгийн алдартай тийм компаниудын нэгийг штэ зохион бүтээсэн. Тэгсэн ч гэсэн штэ нэг тийм Стив Джобс штэ ингэж яг би Apple-ийг яг үүсгэн байгуулагч гэх тийм их бардам хүн байгаагүй. Яг гоо зөрүүд хүн байсан. Тийм. Гэтэ тийм бардам хүн байгаагүй. Тэгээ энэ намайг унсныхаа дараа ингэж яг Стив Джобс байлтгүй ерөөхдөө бүх штэ нэг тийм аврах том бизнесмен, CEO хүмүүсүүд ерөөхдөө бүгдээрээ л энгийн хүн гэдгийг яг ойлгуулахаар тийм гоё бичигдсэн ном байсан. Тэгээ та нар штэ өөрсдөө ингэж яг уншаад үзээрэй. Энэ ерөөхдөө бол маш гоё ном байсан. Яг Diary of the CEO ч нэг тийм educational яг тийм яг ерөөхдөө бизнесийн тухай ойлгуулах гэж яасан бол штэ энэ ном яг бизнесийг гэх оронд аль болохыг Стив Джобс тий ерөөхдөө энэ ном ерөөхдөө Стив Джобсыг ингэж яг харах хүнс яг өөрийнх нь амьдралын тухай яг өгүүлсэн. Тэгээд яг энэ штэ миний яг Стив Джобсыг харах хүнсийг бол ерөөхдөө өөрчилсөн. Тэгээд та нарт өөрсдөө ингэж яг энэ номыг уншаад тэгээд ч Стив Джобсыг ямар хүн байсан тэгээд ч та нар ингэж яг уншсан эсвэл яг уншсныхаа дараа ч энэ бичлэгийг comment section дээр орж Стив Джобс энэ номны тухай юу гэж бодсон сэтгэлээ хуваалцаж олно. Эсвэл та нарт яг өөрсдөө ингэж нэг тийм өөрсдийнхөө тийм book review ингэ яг хийж олно. Ерөөхдөө энэ бол маш гоё бичигдсэн ном байсан. Тэгээд ерөөхдөө Стив Джобсын ингээд бүх зүйлсүүдийг оруулсанд нь бол нэлээд гоё гоёсэн. Энэ номны яг миний хамгийн таалагдсан зүйл бол яг Стив Джобс штэ бүх зүйлсийг оруулсан. Яг сайн ч муу, сайн бас муу гэд бүгдийг нь оруулсан байсан. Тэрэнд нь их гоё таалагдсан тэр нь. Тэгээд тэл болоод за тэгээд та нар энэ бидний ингээ дараагийн хийх бичлэг бол ерөөхдөө гоё Европ айлна. Тэгэхээр та нарт тэр яг тэр бичлэгийг штэ маш гоё үзээрэй. Тэгээ бид нар ч ингээд яг тэр бичлэгийг хийхдээ маш их гоё догдолж чинь баярлж чинь. Учир нь штэ анх удаа Европ айлах гэж байгаа. Та нар тэгээд яг тэр бичлэгийн үед уулзъя. Тэгээ бичлэг таалагдсаа лайк болон subscribe дараарай. Европт уулзцгаая. Адиос.